Төрийн ёслолын албаны дарга Бат сайхан стандартчил хэмжил зүйн газрын хэлтсийн дарга Отгон сайхан нарын мэдээлэл хийсэн юм. Төрийн далбанд стандарт тогтоох ажлын хэсгийг өнгөрсөн 2 дугаар сард байгуулж 4 сар орчим судалгаа хийсэн байна. Монгол улсын төрийн далбаны улаан цэнхэр өнгө, соёмны харьцаа зэргийг стандартаар тогтоож, олон улсын өнгөний нийгэмлэгээр далбанд орох өнгүүдийг кодлсон юм байна. Улаан өнгө нь CMYK гэсэн кодын C010%, M 100%, Y 090%, К 0000% гэж тогтсон байна. Нэг бүрчлэн дурдах боломжгүй учраас улс хурлын захим хуудсанд байрлуулахаар иргэд ороод харж хэрэгтэй гэдэг зөвлөгөөг тэд өгч байсан юм а. Улаан хөх, за соёмны шар өнгө гэдэг энэ олон улсын энэ өнгийг бол олон улсын өнгөний нийгэмлэг гэж байдаг юм байна. Тэндээс гаргасан өнгөний ангилалд оруулсан байгаа. За төрийн далбаанд соёмны харьцааг тодорхойлсон байгаа. За Монгол улсын төрийн далбааг нэхмэл материалаар хийхэд тавих шаардлагын стандартын дагуу тогтоож өгсөн байгаа. Далбаан дээр байрлах соёмны хэмжээ, харьцаа мөн ямар байхыг нэг бүрчлэн зааж өгсөн байна. Харин иргэдийн хэрэглээний зорилт олон янз байгаа учраас том жижигийн хувьд хязгаарлалтыг төдийлөн тогтоогоогүй байна. Энэ вебсайтаар ороод үзэх юм бол бүх нарийн хэмжээнд бүгд байж байгаа. Энийг бол ямар ч сургуулийн хүүхэд, албан байгууллага, ард иргэд аль нь ч хэрэглэсэн шууд аваад хэрэглэж болохоор байгаа байхгүй. Гэхдээ энэс өөр байхыг бол хориглож байгаа. Тэгээ яг энэ хэмжээнд бол бүр яг ямар ч хүн ойлгохоор хийцсэн учраас бол яг одоо ингээд энэ модуль систем хийгдсэн учраас бол А гэдэг хэмжээ үндсэн хэмжээ маань тэгээ жижигс багсаал 2А, 3А, 4А гэж явчихж байгаа учраас бол А-да хүн А гэдэг үндсэн хэмжээндээ ямар ч юг тавьж болно, метрээр тавьж болно, сантиметрээр тавьж болно, миллиметрээр тавьж болно. Тэгэхээр энд бол ямар ч тийм нэг зөрөлдөх юм уу ойлгохгүй юм бол байхгүй. Энэ стандартыг үүсгэдэг хангалттай байна. Энэ бол өөрөө сайтнаас суудсан учраас одоо жилүүтэй гэж болж байгаа байхгүй. Сүүлийн жилүүдэд иргэд төрийн талбайгаа хүндэтгэх, хэрэглэх нэгсний зэрэгцээ зөрүү буруу хэрэглэх, цахим хуудсан дээр буруу байрлуулах зэрэг зөрчил гаргадаг болжээ. Мөн гадаад улс орнуудад Монгол улсын төрийн далбааг стандарт бусаар үйлдэж байрлуулсан тохиолдол гарч байна. Төрийн далбааны тогтсон стандартаа уснаар ийм зөрчил арилна гэж мөн өнгөний хувьд ч нэгдсэн код мөрдөх боломжтой болж байгаа гэж мэдэгдэж байна. Соёмны галын дөлийн оронд цэцэг зурах, загсыг нар буруу эргүүлэн зурах зэрэг зөрчлүүд арилна гэж төрийн ёслолын албаныхан тооцож байгаа юм байна. Стандартыг аль биесээр 2012 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс мөрдөж эхлүүлэх юм байна.